За өнцөлийн эцсийн дүгнэлттэй санал нэг байна. Тэгээ Тэмүүжин гүснээс нэг зүйлийг асуух гэсэн. Улсын хурлын тогтоол шийдвэр, ерөнхийлөгч засгийн газрын тогтоол шийдвэр, хууль баталж гаргасан хуулийг үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрт тухай хуулийн дагуу, Монгол улсын үндсэн хуулийн дагуу дунд суудлаараа хилэлцээд улсын хурлд ирүүлдэг. Гэтэл 8 дугаар дүгнэлтийг их суудлаараа авч хилцээ. За хуульч хүний хувьд ер нь энэнийг та юу гэж дүгнэж харж байна вэ? Цаашид ийм үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлт нь илт үндсэн хууль зөрчсөн юм шиг юм нөхцөл байдал үүсгэсэн байна гэж олон хуульчид ярьсан. Тухайн үед даргын дэрэгдэх зүйлээр үүнтэй холбоотойгоор нэлээдгүй маргаан уншижсэн та өөрөө Ардсан намын бүлгийн дэд даргын хувьд тус хуралд ирж оролцож исэн. Миний ойлгосноор дараа нь Батэрдэн дарга, улсын хурлын дэд дарга бас даргын дэрэгдэх зүйлийг хуралдуулад үүнтэй холбоотой асуудлыг үндсэн хуулийн цэцэд хүргүүлье гэсэн мэсэн. Энэ үндсэн улсын хурал гаргасан тогтоолыг их суудлаараа авч хилцэн үндсэн хуулийн зөрчилтэй байна. Дунд суудлаараа авч хилцэх ёстой байсан. Үнийг улсын хурал дунд суудлаараа авч хилцсэн шийдвэрээ дүгнэлтэд танилцуулдаг гэдэг. Энийг ер нь ингээд цаашид яах ёстой юм бэ? Та хуульч хүний хувьд үүн дээр ямар санал дүгнэлттэй байна? За энэ бол өмнө нь улсын хурлын гаргасан албан тушаалтныг чөлөөсөн улсын хурлын тогтоолтой холбоотой асуудлыг энэ дүгнэлтээр авч хилцсэн байна. Тэгэхээр Тэмүүжин гишүүнээс үнийг тодруулж асуух гэсэн. За ашиг тэмрэлийн Тэмүүжин гишүүн. Булгунтай гишүүний асуулт яг энэ өнөөдрийн хэлцэж байгаа үндсэн хуулийн дүгнэлттэй холбоогүй асуулт байна. Монгол үндсэн хууль дээр маш тодорхой заалтууд байгаа. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дээр ямар үг байгаа бэ гэхээр дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж улсын их хурлд оруулна гэж үг байгаа. Тэгэхээр үндсэн хуулийн цэц гаргасан дүгнэлтэд улсын их хурлд оруулах үүргийг үндсэн хуулиар олгосон байна. Яг тухайн Булгунтай гишүүний дурдж байгаа улсын их хурлын шийдвэртэй холбогдуулан гарсан үндсэн хуулийн дүгнэлт одоо хүртэл улсын их хурлд орж ирээгүй байна. За үндсэн хуульд үндсэн хуулийн цэц бага суудал, дунд суудал, их суудлаараа хуралдах тухай ямар ч заалт байхгүй. Энэ ердөө хуулиар зохицуулсан зохицуулт. Үндсэн хуульд бол юу заасан байгаа вэ гэхээр үндсэн хуулийн цэц дараах маргаантай асуудлаар гээд 4 зүйлээр дүгнэлт гаргах тухай заалт байна. Тэр дүгнэлтэд улсын их хурлд оруулах тухай заалт байгаа. Үндсэн хуулийн заалтан дотор бас ямар үг байгаа вэ гэхээр улсын их хурл оруулсан дүгнэлтээр зөвшөөрөх тухай холбоотой асуудлаар шийдвэр гаргах тухай заалт байна. Тийм учраас үндсэн хуулийн цэс улсын их хурл дүгнэлтэд оруулж ирээгүй холбоотойгоор улсын их хурлын бүр ирэх хэрэгжихгүй байгаа тохиолдол. Энэ тохиолдолд бол гарсан. Ийм учраас бид бол үндсэн хуулийн цэцгийн хууль тогтоомжийг үндсэн хуулийн нэр томьёо агуулга зарчимд нийцүүлж дахин боловсронгуйлах хэрэгцээ шаардлага бол байгаа. Тухайлбал өнөөдрийн энэ дүгнэлттэй холбоотой ч гэсэн бас одоо үндсэн хуулийн цэцгийн хууль тогтоомжийг боловсронгуйлах хэрэгцээ бол энэ дээр гарч байгаа. Үндсэн хуулийн цэцгийн хуралдаан дээр ч бас энэ дурддагдсан. Энэ дүгнэлтэнд ч гэсэн дурддагдсан байгаа. Өнөөдөр бодит байдал дээр үндсэн хуулийн цэц буюу үндсэн хуулийн шүүх иргэний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх болсон. Бодит байдал дээр. Энэ үндсэн хуулийн үг үсэг текстээс ч бас гарч ирж байгаа. Тийм учраас ердөө хууль тогтоомжоор энэ эрхийг нь одоо баталгаажуулж процессыг тодорхойлж өгөхгүй бол тэнд одоо ердийн хуулийн зохицуултгүйгээр үндсэн хуулийнхаа агуулгаар ингээд цаашаа үндсэн хуулийн шүүх бол иргэний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлээд яваад байх нэ. За хууль тогтоогчид ажиллаа хийхгүй бол үндсэн хуулийн шүүх иргэний үндсэн эрхийн эрхтэй холбоотой маргааныг цаашид ч гэсэн шийдвэрлээд яваад байна. Тэгэхээр нэг зарчим байгаа. Монгол Улсын парламент бол үндсэн хуулиараа хууль тогтоох хэрэглийг гагцсан өөртөө хадгалж байгаа. Тийм учраас үндсэн хуулийн шүүх өөрийнхөө үйл ажиллагаанд хууль тогтоох хэрэг байхгүй. Бид ийм зөрчлийг арилгах зорилгоор одоо нэн дээрөө энэ За Тэмүүжин гишүүд 1 минут.
Энэ хаврын чуулганаар үндсэн хуулийн цэцгийн процессын хууль болон цэцгийн өөрийнх нь бүрэн эрхтэй байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгоод дан улс төрийн асуудалд хэрүүл болж орж ирэхээс гадна үндсэн эрхийн асуудлаар иргэнийхээ тал дээр шийдвэр гаргадаг тэр үндсэн хуулийн шүүхийн зарчим руу оруулах чиглэлээр хууль тогтоомжийг гаргаж өгөх ёстой. Энэ дүгнэлтэн дотор ч гэсэн дурдсан байгаа. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн цэцгийн иргэний үндсэн эрхийг хянахтай холбоотой эрх мэдэлтэй холбоотой үндсэн хуулийн заалтыг бол энэ зөрчөөгүй байна. Харин зөвхөн үндсэн хууль заасан одоо эрх мэдлээ хэрэгжүүлж үндсэн хуульд одоо дагаж мөрдөх ёстой, үндсэн хуулийг дээдлэх ёстой гэдэг энэ зарчимтай зөрчилдөж байна. Яагаад гэвэл ердийн эрх зүйн маргааныг шийдвэрлэх эрхийг үндсэн хуулийн цэцэд олгоогүй. Гэтэл ердийн эрх зүйн маргаан шийдвэрлэх маягийн чиг үүрэг болгоцсон байгаа нь үндсэн хуульд үнэнч байх, үндсэн хуультай холбоотой маргааныг шийдвэрлэх гэдэг. За одоо